арга байхгүй мал малсан малчин хүн гэдэг чинь өглөө усаар тэнгэр үдсэн тухта тэнгэр. Энэ л одоо байгалийн үйлдвэр үнцгийн эргэлтэнд малтайгаа ургамал бүхэл орчинтой бол яг жинхэнэ амьдарч харьцаж байгаа шүү дээ. Мал маллагааны хувьд Монгол төмнө ингээд зориод ярих юм бол мал малчин хоёр бол эрс өөр болж байна. Тий. Маллага өөр болж байна. Малчингүй болох гэж. Одоо ирээдүйн шинэ залуу малчин гэж алга болох нь. Одоо үндсэндээ ер нь 50-аас доош насны хүн цөөхөн болж байна дөө. Ер нь одоо энэ сайхан сүрийн хөрхөө 20 кг 30 кг залуучууд алга. Тэгээ энэ үн дээр нэг жаа санаа зовж явдгийг. За яг мал маллагааны хувьд бол тэгээд хүн чинь амьдрч л байгаа юм чинь орчныгоо ажиглал байгальтайгаа харьцаал зохицуулаад амьдрч л байгаа юм да. Манайх бол хангаанаар эргэл одоо отгон тэнгэр хайрхныхаа үрт болон байдаг. Эрсдэс урамсгалтай одоо хүйтэрч яах юм бол ер нь орчин даам бол 40-оос дээш шүү дээ. Зэс чинь тийм л орчинд л өвлийг давна. За зуны дэлгэр загтвал тэр юм шиг сайхан нутаг орчин байхгүй шүү дээ. Энэ одоо үйл зарим газар 27-8 хүрч явж байна гэж байна. Өндөө сүрийн тийм л байдаг. Тэр болгондор яг өхний асуудал да тэрийг зохицуулна гэдэг. Гэхдээ бас төр талаасаа бас арга хэмжээ авмаар бодогдох юм. За мал малчин хоёрын талаар бол энэ төрийн бодлогодоор байдаг бол нэг юу яамаар бод. Гэхдээ яах л учраа болохгүй байгаа юм шиг л байх юм би ингээ чагнаад байхад. Яадгийн бэ малчтын сайхан залуу халаа одоо шинэ жижиг хүүхдүүдэд анхаарал тавиад ирвэл дараагийн нөхдүүд гарч ирээд эдвэрх юм болов. Тийм ээ. Тэрнээс төвд байгаа хүнийг малдаар гаргана гэдэг шиг тэр шиг бодлоо байхгүй хоо. Тэр чи яг нэг көл дөрөв көл газар гэдэг шиг нэг көл малдаар нэг көл төвд байж байгаа л гэдэг юмтай болж байгаа алга болоод байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэл үндэсний малчинтайгаа байлгаарах юм. За яг тэгээд эцэг өгдөөс уламжлал хэдэн малан дагсаар л яваал өдөө хурцл явна. Яг тэгээд мал малгааны арга гэдэг бол за богийг нэг өөр бодыг нэг өөр бододоо адуу өхөр хоёр бол манай нутагт бол ялангуяа адуу бол маш өндөр малгаатай. Урт хөлийн мал чинь бол ягаад өхөр нөгөө уул арчин бартаатай болохдоо зэрэг кэри амтан хэлбэг. Тийм учраас бол тэр хүн чинь яг л захирагдаал. Өдөр шинэгүй ханчлан маллаа шүү дээ. Тэгэж явсараад би ч өдөө хөрлөө дээ тэгээд. Хамгийн чухал гарах зүйл одоо зуны авсан таргаан одоо сайхан тогтоогоод л өвөлтэйг золох хэрэгтэй л дээ. Манай ангайд бол ямар нэг тийм усан туугаад байх юм биш. Усан нэлбэг байна. Өвс нэлбэг байна. Одоо малгаагаа сайхан зөв зохицуулаад маллах хэрэгтэй. Ирээдүйн ойч яг би нэг манай өгсөн бэтэр нэг 6 хүүхэдтэй. За яг миний хувьд бол тэгээд одоо нэг хөгжмийн багш байна. За нэг хүүхэн догооч байна. Бас нэг хүүхэн бас нэг юу хийж яа ингээд 4 хүүхэн 2 хүүтэй. За 2 хүүхэн хөдөө малдаар малаа малж байгаа. Тэгээ би одоо энэ жилээс бол хүүхдүүд харах ажилтай төвлөх яриатай болсон гэвэж. Монголын өв соёл гэдэг нь марагдчихгүй дундаршгүй. Одоо Монгол хүнл гэж байдаг юм бол тэр өв соёл тэр хөвөр байж ах л гэж бодож байдаг. Байх чинь ёстой байх. Тий. Тэгээ миний өөрийн хувьд бол ер нь үргэлжлүүлэл өв текстнэрийн залгамжлуулсан учраас би бол одоо өөртөө боловсж байгаа сэтгэл хангалуун бол байдаг. За бас зүгээр яг хүний амьдрал өөр бодлоод л өөр л дөө. Тийм ээ. Тэгээ зарим нь бол за ярина. За одоо ер нь юм хэцүү бол одоо ер нь хэдэн малчиг одоо үнэртэг байхгүй боллоо гарч байгаа ашиг шимгэж алга боллоо. Ер нь төвөл бараад энэ хэдэн хүүхдийг төв бараад болоод ямар ч бас уултаа унттай байх л үг л ингэ. Халах Монгол мал дуусчих нь ижил дуусах байх. Гэтэс бол мал малч хоёр эрс цөөрч ийн гэдгийг л одоо ард түмэнд анхааруулмаар байна.